Бид мэдээллийг Говьалтай аймгаас үргэлжлүүлэн дамжуулж байна. За цусны даралт ихсэлтийн аяны багийнхаа өнгөрсөн өдрүүдэд Завхан аймагт мөн ажилласан. Завхан аймаг болон Говьалтай аймагуудад ажиллахад за ямар байсан иргэдийн хувьд эрүүл мэндийн байдал ямар байсан тухай бид ярилцгаар нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэрэгчлэнтэй яг одоо ярилцах гэж байна. За өнгөрсөн өдрүүдэд Завхан аймгийн хувьд аяны маань хэрэгжилт ямар үр дүнтэй гарав тоо мэдээлэлээс бас дурд. За бид 2023 оны цусны даралт ихсэлтийн эсрэг аянаа одоо ингээд Завхан Говьалтай аймагуудад амжилттай Завхан аймагт одоо амжилттай хэрэгжүүллээ. За Завхан аймгийн хэмжээнд нийт эрт илрүүлэг болон төрөлсөн нарийн мэрэгжлийн эмчийн үзлэг онцлогын шинжилгээнд бол нийтдээ 50000 гаруй хүн амрагдсан амжилттайгаар одоо бид нар Завхан аймгийн аяны үр дүнгээ бол хилцээд өндөрлөлөө. Одоо бид нар Говьалтай аймагт ирсэн байна. За Говьалтай аймгийн хэмжээнд 57000 гаруй одоо хүн амтай. Түүнээс одоо 37200 хүн одоо насан туршидтын нь одоо 37200 байт юм байна. За үүнээс артерийн гипертенцтэй буюу одоо цусны даралт эрсэлттэй байх магадлалтай хүн амын тоог бас 15000 гаруй хүн амын тоо гэж гарсан байна. За тэгэхээр өнөөдрийн өдөрлөг болон 2 өдрийн энэхүү цусны даралт ихсэлтийн эсрэг аянд иргэд хамрагдсанаар одоо ямар ач холбогдолтой юм бэ? Ямар одоо эрүүл мэндийн боловсрол авах юм бэ гэхээр нэгдүгээрт бид нар цусны даралт ихсэлтийн эсрэг эрсэлт хүчин зүйлийг илрүүлэх одоо үнэлгээг 40-оос доош насныханд хийж байгаа. Мөн 40-оос дээш насныханд болохоор зүрх судасны өвчнөөр ойрын 10 жил өвчлөх эрсдэлтэй байна уугүй юу гэсэн тийм үнэлгээг хийж байгаа. Мөн бие бэлтрийн бүрдмэл үнэлгээ хийгээд эрүүл амьдралын хэм маягийн талаарх эрүүл зүй зохистой хоололт, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэм маягийн талаарх одоо сургалт мэдээллийг бас зөвлөгөө өгч ажиллаж байна. Тэгэхээр одоо Говьалтай аймгийнхаа иргэдэг идэвхтэй одоо 20 эдгээр одоо 2 өдрүүдэд идэвхтэй хамрагдаж эрүүл мэндэд багахан ч гэсэн хөрөнгө оруулалт оруулаарай гэж одоо уриалахаар байна. Яг энэ цусны даралт ихсэлтийн аяны хүрээнд 16 дахь аймаг нь Говьалтай аймаг болж байна. Говьалтай аймгийн хувьд бас нийгэм иргэдийн эрүүл мэндийн онцлог болон амьдралын аж ахуй одоо байгаль цагуурын нөхцөлч гэдэг юм уу эдгээр хүчин зүйлс нь бас цусны даралт ихсэлтэд нөлөөлж байгаа болов судалгаагаар хэрхэн гарч ирсэн бэ? За Говьалтай аймгийн хэмжээнд бол одоо манай Монгол улсын хамгийн өндөр цэгт орших аймгийн төвтэй буюу одоо Алтай хот маань далайн түвшнээс 2200 м-т өндөр өргөгдсөн. Мөн цаг агаарын байдлаас одоо цаг уурын байдлаас эрсдэл уур амьсгалтай тэгээд дээрэс нь хоол боловсруулах эргэтэн тогтолцооны өвчлөл давмгаалдаг. Гэхдээ зүрх судасны эргэтэн тогтолцооны өвчлөл нас аралт бол тэргүүлэх 5 шалтгаанд орд юм байлээ. За тэгэхээр цусны даралт ихсэлтийн эсрэг аяныг бусад одоо баруун бүсийн аймагуудтай харьцуулах юм бол бас цусны одоо даралт ихсэх байдлаараа одоо харьцангуй өндөр үзүүлэлттэй байсан. Тэгээ тийм учраас одоо бид нар Говьалтай аймгийг сонгож ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ бид мэдээллийг Говьалтай аймагаас шууд дамжууллаа.